Хаалга гинэ. Вау, ханы гадаа анх удаа гашиг харж байна. Тэгвэл хүмүүс энэ тусгаарлагдсан хотууд 60 жилийн дараач амьдардаг юм байна. Ханы гадна талбайг байнга бүргэсэн өтгөн маань үнэхээр байдаг болов. Залхууралгүй хөдөл чимээгүй яв. Аливаа бэлдээд хэрэгслээ эднараа бүтэн байна уу шалга. Өгөө бол өгөлч нь хурдан байх болно шүү. Гал асуудал нь цөм биш байна. Надад өөр хүчний цөм өгсөн. Миний хүч агшсан зурагт алга болсон. Дохноор надад байгаа зүйл цөмийг голсон юмшис болсон. Нөгөө болоод байгаа одоо хүртэл гайхаж байна. Цаг хугацаагаар аялахын гаж нөлөө юу? Гаж боломжгүй. Энэ надаас өндөр түвшин чөтгөр гэж үү? Энэ юу вэ? Сая гарсан зүйл чөтгөрүүд байсан уу? Ямар нэг шалтгаанаар миний доторх нэг зүйл гинэт дуурч байна. Эхэллээ. Холд. Уучлаарай. Юу болов? Snow Tomo. Арын 4 хүн. Багаар ажил. Бусад нь бэлэн болсон чамайг хүлээгээд байна. Мөрөөдхөө болоод хурдан ир. Тийм ээ. Өөхөө. Энэ бүгд бидний нэг баг болгох гэсэн чиний төлөвлөгөө байсан уу? Үгүй. Би зүгээр л бидний замд битгий саадуулаарай доо. Би хоромхон айсан. Надтай хэн ч нэг баг болохыг хүсэхгүй байх гэж санаа зовж байлаа. Явцгаа Янг. Хамгийн сайнаар хийчихье. Баг бүрдлээ. Манай тараагч баг нь бат бүх болдроор хийгдсэн хар өнгөт баг нь. Нэг болом гэхэд тогтоосон зайн дотор манан таарах онцгой чадвартай. 3 дахь шатны шалгалтанд 4 хүний бүрэлдэхүүнтэй багаар явуулна. Энэ шалгалтын мөн чанарыг та нар бүгд ойлгосон гэж бодож байна. Энэ бол манангийн ан. Та нарт одоо өгч байгаа зүйл бол чиний тулааны утга. Бас манан тараагч төхөөрөмж. Манан тараагч багантай адил материалаар хийгдсэн. Чиний даалгавар маш энгийн. Заасан цэгт хүрэх хүртлээр манан руу ор. Тараах төхөөрөмжийг суйрлуулад манан тараа. Бас өршөөлгүйгээр бүх чөтгөрүүдийг ал. Чиний хувийн болон багийн ажиллагааны гүйцэтгэлийг бүртгэж шалгах болно. Шийдвэрийг эдгээр шалгуурын дагуу гаргана. Англиар хувийн баг, багийн оноо. Та бүхэнд амжилт хүсье. Манангийн ан. Бол шинэ нисэгч бүрийн туулах ёстой сүүлийн саад. Энэ манад дэлхийд дайчин тэнд нуугдаж байгаа аюулыг анхаарах ёстой. Дайчин болно гэдэг зөвхөн бие ялдаг хүчтэй байгаас илүү зүйл. Энэ манангаас айцаа даван туулах, үйл мэдэх зүйлтэй багаараа тэмцэх шаарддаг. Айстандаа даван туул. Дотор байгаа анчны сэтгэлийг сэрэг. Бас гарч ирэх чөтгөрүүдийг ал. Зөвхөн тэр бүх алдлагын дараа л эцэст нь дайчин цолыг олж авна. Шалгалт дууслаа. Дараагийн баг бэлдээд. Энэ бүлэгт нэлээд хэдэн ирээдүйдээ шинэ авьяаснууд байна. Гэхдээ миний бай бол тодорхой. Би зөвхөн Лео Ситог сонирхож байгаа. Хёлоос хот 2 дугаар ахмад Тада Ёшико. Та нар яах юм? Тэр бол тулааны гэрээс гаралтай. Хёлоос хотын 1 дугаар ахмад Жол. Тэр сайн дайчин болж магадгүй. Нэг илүү хүн байна. Чи анхаарлаа хандуулах хэрэгтэй. Анг. Би түүний цомыг шалгахаар өөрийн биеэр очив. Гэвч би ямар ч сонин зүйл олоогүй. Тэр үед яг юу болсон юм бэ? Юу бодоод байгаа юм? Танк. Намайг танк гэж дуутгаа байл. Зөвхөн тэр л чамайг ингэж ичээж чаддаг танк. Хөөе дуугаал. Ямартай чөтгөрийн төвшинг тогтоосон уу?
Шалгалтанд бай зөвхөн пингвид чөтгөрүүд л гарч ирэх ёстой. Тиймээс санаа зовлтгүй. Шалгалтын аюулгүй байдлыг хангахын тулд бид хэдэн өдөр ажиллалт хийсэн. Хейло судлын аюулгүй зайд пингтэй чөтгөр байхгүй. Хэрэв үнэхээр нэг л гараад ирчихэд бид ирээдүйн дайчдаа хамгаахын тулд тулаанд оролцох хэрэгтэй. Энэ баг үнэлгээгээ дуусглаа. Талбар бэлэн болоо. Дараагийн баг бэлдээд хөө энэ чинь Лео Ситогийн баг байна. Аанг бас тэнд байна. Бидний ээлж булаах гүйцээ дээр. Миний гайхалтай үзүүлбэрийг гүйцээ дээрээ. Яаж хүн ийм их далдганах дуртай байдаг байна. Түүнийг гүйцэтгэе. Тэр нөхөн сэргээх цөмтэй байна. Гэтэл түүний чадамж сэнхэр хурд цөмтэй юм шиг байна. Түүний тулааны гэр бүлийн гээд байдаг нь ийм л учиртай байж. Бид шууд давшин орох болно. Бидлээ. Давгүй шүү. Тэр цөмийн хүчинд зассан байна. Тэднийг нэгээр нь бууд луу томой. Ойлголоо. Хоёр удаа хэлэх шаардлагагүй. IP энэ шиг бичиг амар хэцүү юм байна. Хаяа. Вау, энэ хоёр үнэхээр сайн багийн ажиллагаатай байна. Ялангуяа охин цэг ямар уян хатан хөдөлгөөнүүд вэ? Тэр хурдны цөмүүдийн шилдэг чанарыг үнэхээр гаргаж чадж байна. Зөвхөн нэг хүндээ төлрөөд байвал яах юм бэ? 2 дугаар үе. 3 дугаар үе. Би чамд 3 чухал цэгийг хэлж өгье. Хоолой, цээж, хэвлий. Энэ сул биеэр хэрийг гэмэл очруулж чадах вэ гэдэгт хязгаар байна. Би энэ нөхцөлийг ашиглан чадвараа хязгаарлана. Миний хариу үйлдэл хэтэрхий удаан байна. Надад хөдөлгөөнийг зохицуулах дутагдж байна. Миний зүсэл хэтэрхий сул байна. Тоглож байгаа байлгүй дээ. Би сая бүгдийг нь бичиж авсан билүү? Онгироо юм. Энэ залуу зориуд онгироод байна. Энэ хэврэг харагдах уу? Чи хэм бэ? Тэр зүсэлтээ сайн хийж байна. Зөвхөн тэр ч биш. Тэр бас ахмад дайчин шиг хөдөлж байна. Дүгнэлт. Би өмнөх амьдралынхаа чадварыг ашиглаж чадахгүй бололтой. Жогон хугацаа өнгөрөхөд л би амьсгаад байна. Шинэ үнэхээр аимшигтай байдал байна. За өөрийгөө дүгнэж дуслаа. Чамайг ч бас дуусгах цаг боллоо. Юу вэ? Үндэс энэ юу вэ? Нэг пинт чөтгөр. Бүгд хот руугаа буцаад зугатаарай. Энд нэг пинт чөтгөр байна. Сандах хэрэггүй, зүгээр л ахмад Йотанг жирүү оч. Та нарыг хот хүртэл хамгаалах болно. Хүмүүс чөтгөр юм шиг санагдаж байна. Чөтгөрийн авраатай хүн. Юу гээд байна? Аль нь вэ? Энэ чинь ганц сэрвээд чөтгөр. Сэрвээгүй чөтгөрүүд үүнтэй зүүрлэгдэхгүй. Энэ чигээрээ бид шууд тасдагдах нь. Эсэргүүцэх нь ашигтай боллоо. Шүтэл энэ бие одоогийн байдлаар нэг сэрвээ чөтгөртөө тэмцэж чадахгүй нээлт байна. Тэгэхээр ийм байдаг байх нэ. Энгийн дайчин нэг сэрвээ чөтгөртөө тулгараад айдаг гэж. Үгүй
Үгүй. Бүгдийг нь ав. Чи тэдэнд гар хүрнэ гинэ. Авлаа. Явах хэрэгтэй. Баяртай. Араас нь мөр энд дуусч байна. Танг хэд хэдэн өдөр давтан шалгасан ч яаж ганц хэрвээ чөтгөр гараад ирвэ? Тэр хизээч ийм алдаа гарахгүй. Навш ийм зүйл өмнө хизээч болж байгаагүй. Та Жоэл. Хүүхдүүд хаана байна? Яагаад зогсчихов вэ? Үргэлжлүүлээд хөөгөөч. Тайвшир танг. Мөр энд дуусчихлаа. Ганц хэрвээ чөтгөр энэ цэгээс цааш илүү гүн рүү явсан бололтой. Эндээс цааш судлагдаагүй газар байгааг бид болгоомжгүй орох хэрэггүй байх. Ахаа. Навш. Энэ бүгд миний буруу. Тэднийг аюул оруулсан нь миний буруу. Энэ бүгд миний буруу. Буцацгаая. Хотод ямар нэг юм болчихж магадгүй. Бид гурав хотыг ингээд хамгаалтгүй орхиж болохгүй. Бид эрлийн баг илгээж ойр орчмыг газарт илүү их уул мөр байгаа эсэхийг нэгтлэх болно. Бас ганц хэрвээ чөтгөрүүд дахиад байхгүй гэдгийг баталгаажуулах хэрэгтэй. Танг тэд 4 хүүхэд хэн ч ийм зүйл тохиолдосоо гэж хүсээгүй. Гэхдээ бид тайван байх хэрэгтэй. Бас энэ чиний буруу биш. Та нар эхлээд буцаж бай. Би үргэлжлүүлээд таях болно. Санаа зовох хэрэггүй. Хөөе. Танг чи үнэхээр нар жаргахаас өмнө босч ирээрэй. За юу? За болж байна. Чи бидэндээ бид түүнийг ятгах чадахгүй. Санаа тийм ээ. Түүний дүүг чөтгөр авчихсан. Тэр одоо хүртэл өөрийгөө буруу засаар л байдаг. Хэрвээ түүний дүү амьд байсан бол эдгээр хүүхдүүдтэй чацуу байх байсан. Эдгээр хүүхдүүд танд дүүг нь санагдуулсан байх. Би хаана байна? Гадаа доор уу? Бүгд амьд байна. Чи сэрвүү. Ганц сэрвөө чөтгөр. Хурдан сэрсэн байна. Яах аргагүй өөр. Адилхан биш юм. Үнэхээр сонирхолтой. Яагаад чи бидэнтэй адил аавраатай байгаа юм? Яагаад хүн надаас илүү хүчтэй аавраатай байгаа юм? Ямар новшоороод байгаа юм? Воо, ирж хүчтэй юм аа. Навш. Өмнөх би түүний толгойг хариу үйлдэл үзүүлэхээс өмнө тасалж чадах байсан. Би бусдыгаа аврах ёстой. Энэ улаан цөм чөтгөр байна. Тэр хариу үйлдэл довтлох хурдаа нэмэгдүүлэхийн тулд уян хатан мөчөө хамт ашигладаг. Гэхдээ энэ түүний үеийнүүд нь ямар ч зузаан арьс хамгаалагдаагүй гэсэн үг. Энэ хоёр эртээ хутга шиг л юм. Хурдан довтлохоо болон хэрвэг хамгаалалт нэмэргүүдээ. Энэ бол миний чадах цорын ганц арга. Сул тал руу довтлох. Би үеийг нь ойнлох болно. Чи тасар. Намайг дутуу үнэлж болохгүй навш минь. Би өмнө нь чам шиг ганц хэрвээ чөтгөрүүдийг эргэлгэн байсан. Чи миний сул талыг мэдсэн ч би модны төрөл улаан цөм энэ би дахин төлжиж чадна гэсэн үг. Дахин төлжих. Зөвхөн ногоон цөмтэй чөтгөрүүд л дахин төлжиж чаддаг гэж бодсон юмсан. Тэр модны төрөл гэж хэлсэн үү? Хагас зууны чөтгөрүүд бас хөгжсөн гэсэн үг үү? Би чи намайг дутуу үнэлсэн. Наашир. Би чамайг үнэхээр ойлгохгүй байна. Ямар ч байсан. Энэ миний эргэтмүүдээр нэвт гарчлаа. Үнэхээр их өвдөж байна. Амьсгалж чадахгүй байна. Дөнгөж дахин төрсөн байхад ингэж өөхөх гэж байдаг. Тэд ч бас өөхөх байх. Өмнөх амьдралынх минь нөхөд чиг. Тэд миний хажууд өөхөх нь. Бүгдээрээ намайг үнэхээр их уучлаарай. Ямар хамсалтай юм бэ? Навш гэж. Хөөе, чи өгч гисэн юм уу?
Хүмүүс үнэхээр сул дорой юм. Энийг идээд би хөгжиж чадах болов би идэх хэрэгтэй. Намайг идэхээ. Чи одоо үхэж болохгүй. Эс бөгөөс чи миний төлөвлөгөөг баллах болно. Би ийм одод үлдсэн ухамсараа ашиглах хэрэгтэй болно гэж бодсонгүй. Энэ амьжтай авраа. 5 сэврэ, 6 сэврэ, 6 сэврэ. Би бол 8 сэрвэ чөтгөр хамгийн хүчтэй улаан цонгод оршихуй. Би бол чиний хаан. 8 сэрвэ бидний хаан. Сөвд миний нэрийг хэл. Улаан сэрвэт хаан. Би эргэн тойрноо нэгдсэн. Гэхдээ зөвхөн 2 сэрвэгүй чөтгөрүүд л байна. Хүүхдүүд энд байхгүй бололтой. Би хайлтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Нар жаргахаас өмнө тэднийг олохгүй бол энэ юу гэж агуу их хүчний урсгал бай. Тэнд магадгүй тэд байгаа юм болов. Хаан та би ийм ханхуу наргүй газарт гарч ирэх юм гэж бодсонгүй. Хариул. Мэдээж. Намайг алга олсноос хойш тэр 5 хаан сэрвэ үүд одоо хүртэл ноёлж байна уу? Тийм ээ. Тэр 5 нь байгаа. Одоо хүртэл тэр 5 юу ч өөрчлөгдөөгүй байна уу? Энэ яг л тэд хамтдаа нийлээд инх тайван зэрэгцэн оршиж байгаа бололтой. Тэд 60 жилийн өмнө надад юу хийснээ мартчихаа юу? Хамгийн хүчирхэг дайчны биеийг өөрийн сав болгож сонгоод цаг хугацаагаар аялсны дараа ийм сул байна гэж бодсонгүй. Миний урам хугарч байна. Ийм инээдтэй нөхцөл байдалд ухамсарынхаа сүүлийн хэсгийг үрэх гэж. Хэрэв би дахиад өөрийгөө үзүүлэхийг хүсвэл би бүрэн сэрэг хүртлээр хүлээх хэрэгтэй болно. Миний төвчээрийн шалгалт. Би хамгийн хүчирхэг дайчныг сэрвэний дурсамжийг аажмаар ойлгохыг хүлээх хэрэгтэй. Сэрвэний дурсамж. Эрхэм дайцын дурдж буй дурсамж гэж бидний хөгжлийн үед ашиглагдахтай адилхан уу? Сэрвэ бидний бие дээрх илэрхий цохиулт. Бид илүү олон сэрвэтэй байх тусам бидний түвшин өндөр байдаг. Би шинэ сэрвэ ургуулах үед хөгжих үед минь сэрвэний дурсамжийг шаардаж байдаг. Энэ бол бидний төрөл зүйлийн өрмөц шин чанар. Энэ бол бид бусад ямар үндэстнээс хүчтэй байдгийн шалтгаан. Гэж нэрлэгддэг дайчин одоо та нар бүгдэндээ чинь адилхан байгаа.